байдаг юм шүү одоо бол. Тэгээд тэр 60 онд Цэндэн маань Москвад анагаах ухааны 1-р их сургуульд нь оюутан болохоор явах болсон да. Тэгээд явах болгол нь бас нэг муу зохиол бичдэг ухаантай үг аяенч бичдэг бас үзэж тардаг байлаа. Тэгээд ганцхан туулгаас доо өөрөө үгийг хийгээд аян хийгээд тэгээ үгийг хянуулахаар Жамсын Бадраад очт юм байна. Тэгэхэд эмнэлэг тавьчихжээ. Одоогийн хорвол тэр 1-р эмнэлэгд энэ тааруухан байсан болоо да. Тэгээд очсон чинь би нэг ийм одоо дуу хийсийн ухаантай юм аа. Та нэг жаахан засаад өгөхгүй юу гэж. Тэгсэн тэрний маань аваад зав юм маргааш энэ чинь юу ёо гэсэн. Тэгсэн чинь нөгөө үгнүүд маань нэлээд өөрчлөгдөөд өөрчлөгдөөд тэгээд тэр ганцхан туулгамаас нэг гэдэг ассан юм да. Энэ бол харин тэр хэвээрээ орон шуурсан тэнгэрийн хөө цэлмэнгийнхэн ашгүй дээ ончрон дүүсэн сэтгэлхөө цэхлэн шийтгэн гэлээдэг. Тэгэд яа харахгүй л ганцхан туулгамаас нэг байсан юм. Одоо болтгоо юм хөгшөнтэйгээ амар жимэр аз жаргалтай сайхан амьдарч байна даа. Би Болгарт 6 жил суралцаад дүүрийн дуулаачийн мэргэжлийг авч төгссөн. Тэгээд Монголдо яг дүүрийнхаа чиглэлээр их богино хугацаанд явсан л та. Тэгээд pop rock чиглэлээр бас нэг хэдэн жил яваад Америк явж англи хэл сураад бас хажуугаар нь компьютер график дизайны мэргэжлийг эзэмшээд Монголдо саяхан ирчээд байж байна. Аамын төрүүхэн энд сууж байхад надад хэлжсэн. Наман дээрээ ч бас бичсэн байсан, би тэрийг нь уншижсэн л да. Тэгээд манай удмынхан бол их бүдүүн хоолойтой, унцад хоолойтой хүмүүс байдаг. Одоо бүр дээр үеийн удамд маань унцад хоолойтой лам хүн байсан гэж ярьдгийн. Тэгээд ааман ч бас бүдүүн бас хоолойтой, би ч гэсэн бас хоолойтой. Ер нь энэ хоолоогоор ард түмэндээ бас айдуугаа өрөх болно гэж би бодож байгаа. Зөвл толгой тулсаас нэг хэдэн сайхан дууч төгсөж ирээд Болгараас бас нэг 10 хэд 20 хүн төгсөж ирээд тэгээд одоо энэ дуурийн театр гэж юмыг хөл дээр нь босгож одоо дуур гэж юмыг тоглож нэг хэсэг явлаа. Тэгээ одоо бол ихэнх нь соёлын их сургууль, хөгжим бүжгийн коллеж гэх мэтлэн бас хувийн зарим сургуулиудад багшлаад тэгээд тэндээс гарсан шавнар маань эргээд одоо бидний оронд бас багшийн шавнар багшлаад ингээд байж юм л да. Ер нь эдэндээ нэг гарын авалга болгож за харгын тухай нэг ном бичт юм уу гэж бодоод нэг 2-3 жил бодож явсан юм аа. Одоо нэг харж эмхэлж ин компьютерт суулгаад ингэж байж байна л да. Өнөөдөр багш нарын баярын өдөр юм байна шүү дээ. Аава зориулбал бас эдний дээж ундаа аваад ирсэн болохгүй ээжээ. Самчаа байна. Гişi oğurtum işte. Da bayırıyım ben. Bayırıyım ben. Da inni bölümün diye tatlıkım ben. Verirsen. Şimdiler bu kadar. Bayotta bir vakit. За. Ингээд багш нарын баяраар бүгдтэйгээ тэгээд ингээд суугаад байж байгаа байхгүй.
Хөөтэй өстэй дохонтаа. Оо, өстэй уруудаа. Тэгээд ястай юм байна. Эц шүү дээ. Эрх жаргалтай амьдрал нь дэвжиж хөгжиж байгаа Монгол улсын маань жирийн нэг гэр бүл. Бидний амьдрал бие биесээ юугаараа ялгах вэ? Инх тунх амар жимэр баяр жаргал дүүрэн явахсан л гэсэн нэгэн хүсэлтэй. Харин энд эхлэхэд 100 жилийн зовлон зүдгүүрийг нугралгүй туулан нүүж суусан бурят түмний энэ урсад гал голомтой бөхөөлгүй бадрааж улс Монгол төдийгүй дэлхийн нийтийг аргил хоолын хүч авьяасаар шагшуулж урлагийн тайцтай үнэнч явсан эдгүй 70 нас зовлож байгаа бурят баавал үнэхээр бахархмаар байлаа.